Орч ноёны үүсгэсэн баруун Алтай дэрлэгч түмний голомт Ашхай ноёны үүсгэсэн Алтай засагт хааны үргэлжлэл агваугдын сүнс эрчлийн улба алдарт хан Тайшруулын аймгийн Гомон Мэнүү засагт хааны гал голомт. Мөнх тэнгэрээс заяат Монгол улсад хан Тайшруулын аймаг үүсгэн байгуулагдаад бүтэн зууны босго илээс нь түүхт 100 жилийн дохиож байна. 20 дугаар зууны эхээр тусгай тогтнолоо тунхагласан Шинэ Монголын Ууган дөрвөн аймгийн нэг овертачууд бид түүхтэйгоо амжилт бүтээл аримтай угтаж буйдаа баяртай байна. Засагт хааны гал голомт нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт хан Тайшруулын аймгийн 100 жилийн ог тэмдэглэх түүхэн шийдвэрт жинтэй хувь нэмрээ оруулсан Монгол улсын сайд засгийн газрын хэрэглэх газрын дарга Дашцэвийн амар баясгалан Монгол улсын их хурлын гишүүн Шадар Балын Арднаас эднаар оролцож байна. За миний би Говьалтай аймагт 1981 онд төр хэмлэгт төрсэн байдаг. Ерөнхий боловсролын сургуулаа Говьалтай аймгийн 1-р жил 5-р сургууль суралцаж дүүргэсэн ийм хүн байгаа. Тэгээ 1998 онд ерөнхий боловсролын сургуулаа төгсөөд Улаанбаатар хотод ирж холбоо мэдээлэл технологийн сургуульд цахилгаан холбооны инженер, мэдээлэл хэмжээний электроник инженер, хос мэргэжлэр бакалавр хамгаалж ингээд ажлын байранд гарч байсан. Би Говьалтай аймагт төрсөн удам өгсөө аав ээж бэлэн цуланд минь бүхэд л энэ Галтай өндөр улсын дунд амьдарч байсан. Миний мэдхээс одоо Засагтхан аймгийн Эрдэнэ засгийн хошуу гэдэгт аав ээжийн минь нутаг. Энэ л хошууны хүмүүс сүүлд бол одоогийн бол энэ бэгэр болон дэлгэр суманд аав ээж минь амьдарч төрж өссөн. Нэг уулаар заагалсан. Ийм л нутагт төрж өссөн хүмүүсийн үр сад байгаа. За манай аав ээж хоёр бол хоёулаа Говьалтай аймгийн уугуул ялангуяа Тайшир сумын харьяат ийм иргэд байгаа. За манай аавын тухайд Говьалтай аймгийн Тайшир сумын Далан баригадад төрж өссөн. Хөдөө аж ахуйн зоотехник мэргэжлийг эзэмшсэн. За яг мэргэжлэрээ Тайшир сумандаа бол насаараа ажилласан юм хүн байгаа. За сүүлд буюу 1980-аад оноос хойш Говьалтай аймагт орж ирж Говьалтай аймгийн анхны 60 жил оршуулгыг хамтран байгуулалцаж сүүлдээ 60 жил оршуулгыг удирдах энэ ажлыг бас хариуцлагатайгаар хийж явсан юм хүн байдаг. Дүгрийн Дашцэв гэж. Ээжийн тухайд бол Говьалтай аймгийн одоо 8 жилийн 3 дугаар сургууль буюу одоо манай нутгийнхны хэлдгээр баг сургуульд бага ангийн багш, хичээлийн эрхлэгч, захирал хүртэл бас насаараа ажилласан юм хүн байгаа. Олон сайхан шавнар өнөөдөр Говьалтай аймгийн Тайшир 9 булаг сумуудад бол ажиллаж амьдарч идэг. За ээж маань одоо өнөөдөр 70 гаруй настай. Насаараа энэ боловсролын салбарт ажилласан. Ялангуяа Говьалтай аймгийн боловсролын салбарын одоо шинжлэгдэж байсан одоо арчил өөрчлөлт байгуулалтын тэр цаг үед ажиллаж ирснээрээ илүү онцлогтой ийм хүн байдаг юм аа гэдгийг бас хэлье. Аав ээжийн миний нутаг бол ердөө тал хэрийн бүст зөнгөлөх өндөр улсын дунд орших Алтай Говьалтай аймгийн өвд болсон юм. Тэдгэр суманд аав минь төрсөн. Зэрэгэлдэх баруун талд нь байдаг бэгэр суманд ээж маань төрсөн юм. Ийм л нутаг байгаа. Би өөрөө бол аймгийн төвд төрж өссөн 9 булаг. Гэвч тухайн үеийн Алтай хот одоогийн 9 булаг сумын нутагт төрж өссөө. За миний тухайд одоо эдгээр нас залууч гэсэн өнөөдөр Говьалтай аймагта 1998 онд 10 дугаар ангиа төгсөлтөл бол суралцаж амьдарч байсан. Тэгээ бид төгсөлтийнхөө 20 жилийн ойгоор буюу 2018 онд Төрөлх Алтай төрийн бүс байгууллагыг байгуулсан. За энэ Төрөлх Алтай төрийн бүс байгууллагын зорилго бол манай үеийнхэн нэгэнт одоо ингээд 40 гараад нас тогтоод эхэлж байна. Тэгээ энэ цаг үеэсээ эхлээд нутаг орондоо тустай нэмэртэй ажил үйлчлэгийг бол үзүүлж өөр өөрсдийн боломж олдсон дээр тулгуурлаж ажиллаж гэдэг энэ зорилгын үүднээс бол энэ төрийн бүс байгууллагыг байгуулсан. За тэр цаг үеэс хойш бол маш ихээр Говьалтайгаараа явж ажиллаж байна. Хөдөө сумдаар зарим багуудаар орж ингэж ажиллаж нутгийн ард иргэдтэй одоо боломжит хэлбэрээр тусдын болж ингэж явж байгаа. Тэгээ энэ 5 жилийн хугацаанд жишээ нь бид Говьалтайчуудын хүүхд багчуудын шүдний эрүүл ахуйн асуудлыг эмчлэх, за одоо шүдтэй холбоотой зөвлөгөө, зөвлөмжийг өгөх, за шаардлагатай томогдох хөрөмжөөр эрүүл мэндийн байгууллагыг хангах чиглэлээр бол нэлээд өргөн хүрээний арга хэмжээг бол 2 удаа бол зохион байгуулж ажилласан байна. Засагт хааны гал голомт. Говьалтай ард түмэн бол бас одоо 1-р Улаанбаатар хот буюу төвөөс нэлээдгүй алслагдсан бүс нутаг.
За хоёрдугаарт одоо байгалийн тогтцоороо бол маш их өндөрлөг нутагт оршдог. Эрт дээр үеэсээ энэ баруун Монгол буюу Засагтааны хошуу, Засагтаан уул, Засагтаан аймаг, за дараад нь Хантайшир уулын аймаг болон явж байх үед бол Говь Алтайчууд яг гал голомтод байж ирсэн. Тэр ч утгаараа Монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдалд бол баруун бүсийн хилийн манааг манж ирсэн гэдгээр Алтайчууд Засагтааныхны хувьд бол илүү тийм онцлогтой ард түмэн байж ирсэн. Ер нь Алтайчуудын хувьд бахархдаг нэг зүйл бол Засагтаан аймаг гэдгээрээ бахархаж явдаг. Засагтаан аймаг бол зөвхөн Говь Алтай биш, Савхан, Баян-Онгор, Ховд, Увс, Хөвсгөл энэ баруун бүсийг бол бүхэлд нь хамарсан томоохон аймаг байсан. Тэрний үргэлжил болж 23 оноос эхэж Хантайшир уулын аймаг болж өөрчлөгдсөн байгаа. Шинэ нутаг дэвсгэрийн зохион байгуулалтаар тэрийг бол одоо 6 аймгийн 60 сум нийтдээ хамрагддаг гэдэг. Тэгээд дотор бол Хөвсгөлийн сумуудч байна, Завхны бүх сумууд байна, Говь Алтай аймгийн сумууд байна, Баян-Онгор, Ховдын сумууд, Увсын бар урд зүүн хүртлийн 3 сум ч юм уу. Гэх мэтлэнгээр ингээд харьяалагдаж байсан. 1920-д оны үед одоо би бас саяхан түүхийн ном гарах гад түүхийн номыг бас харж суухад бол яг улс орны хувьд манжийн дарлалаас ангижраад явж их цаг үед энэ баруун монголчуудын гүйцэтгсэн үүрэг өөрөө их чухал байсан юм байлээ. 1920-д оны сүүл 30-ад оны ихэнх үед одоо энэ Шинжаа өвгөр цаашлаад өрөмч гэл одоо олон бүс нутгаас хилийн зөрчлүүд бий болох, газар нутгийн маргаантай асуудал бий болох дайн тулаан эзлэн дөрмөглөлийн асуудлууд бий болж их тэр цаг үед хүртэл одоо энэ Алтайчууд Засагтаан уулын аймгийнхны гүйцэтгсэн үүрэг бол их өндөр байдаг юм бэл. Хилийн манаа хийсэн энэ бүс нутаг руу улсын гүн цөмрөө одоо гадны одоо алтан төрөмгөлөгчдийг нэвтрэх тэр боломж нөхцөлийг хааж байснараа илүү онцлогтой гэдгээр бас их тийм сайхан төвхтэй аймаг юм байлээ. Анх байгуулагдсан цагаас сая хэлж бол 100 жилийн хөвсөл өөрчлөлт, хөгжил, дэвшил, хүний болоод сум орон нутгийн хөгжил гэдэг бол их зүйлийг өгүүлнэ. Гагцгүй 100 жилийн өмнөх түүхийг бид өнөөдрөөс хадгалж, сэргээж, уламжилж, хоорондоо бас ярилцаж энэ бүхнийг бол бичмэл болон бүх хэлбэрээр хадгалж хойч үедээ өвдүүлэх ёстой гэж боддог. Монгол улсын засгийн газраас Засагтаан уулын аймгийн түүхт одоо 100 жилийн ойг тэмдэглэх энэ шийдвэр бол энэ жил гарсан байгаа. Энэ нь Говь Алтайчуудын хувьд бол анхны одоо энэ ойг тэмдэглэж байгаа тохиолдол юм байна. Яагаад гэхээр 1923 оны 10 сарын 19-ний өдөр Дөрвөн уулын аймаг байгуулагдаж байсан засгийн үеийн шийдвэр байдаг. За тухайн шийдвэр гарч их үедээ бол энэ аймгийг хэрхэн нэрлэх вэ гэдэг асуудал хөндөгдөж одоо өнөөдрийн Борхонбуутай хайрхан за Хантайшрын нуруу зэрэг одоо уулын нэрийг нэршил болгох саналыг бол тухайн үед бол Богд хаанд санал тавьсан байдаг юм байлээ. За тэгээд Богд хааны зүгээс бол Хантайшир уулын аймаг хэмээн нэрийдэх шийдвэрийг гаргаж ирсэн байдаг. За яагаад тэг шийдвэр гаргасан бэ гэхээр ер нь бол Говь Алтай аймаг бүр Засагтааны хошуу байх үе буюу 17 дугаар зууны үеэсээ эхлээд өөрөө бүхлээр энэ Засагтааны аймгийн гол цөмөн байж явж ирсэн. За энэ дээрээс нэмэгдэх нь Завхан, за Хөвсгөл аймгийн ихэнх сумдууд, өнөөдрийн Ховд, Увс аймгийн бас 4-5 сумдууд, за Баян-Онгор, Өмнө Говь аймгийн 3-5 сумд бас энд харьяалагдчихсэн учраас яг Говь Алтай бол гол цөмөн байсан гэдэг утгаар нь тухайн үед энэ Говь Алтай аймгийн нутагт оршиж байсан хоёр одоо хайрхны аль нэгээр нь нэрлэх юм шийдвэрийг санал болгож гарч исэн юмнараа онцлог юм бэл. 1923 онд анх ардын засгийн тогтоолоор байгуулагдсан 4 аймгийн нэг бол Хантайшир уулын аймаг байгаа. Энэ бол тухайн үеийн 4 аймаг бол Богдхан уулын аймаг шиг гэдэг юм уу дандаа уулаараа нэрлэгдсэн. Нутаг усаар нэрлэгдсэн ийм 4 аймаг байдаг. Тэр нь Хантайшир уулын аймаг гэдэг бол яах аргагүй Говь Алтай аймаг, Завхны нутгаар дамжсан ийм сайхан аймаг байгаа. Тэгээ энэ дээр бол одоо эрдэмтэд судлаачид бол түүхийн ихсрүүлжээр бол янз бүрээр л маргаан өрнөх өрнөдөг юм байлээ. Энэ бол 23 биш 24 он ч гэдэг юм уу. Энэ альва нэг байгууллагыг байгуулах ч юм уу ихсрүүлжийг тодорхойлоход хизээ баталсан тухайн шийдвэрийг гаргаж баталсан гэдгээр нь байгуулагдсан тооцдог. Өөрөөр хэлбэл Монгол улсын их хурал гэдэг бол одоо жишээлбэл 92 онд анх байгуулагдсан.
үндсэн хууль баталснаас хойш нэрлэгдэж байгуулагдсан гэдэг ч юм уу. Засгийн газар одоо Монгол бүгд найрамд Монгол Урд улсын ардын их хурл гэдэг бол одоо юу гэдэг юм? 41 оноос хойш эхэлсэн ч гэдэг юм. Ингээд энэ бол тухайн үед байгуулагдсанараа өөрөө нэрлэгдэж явдаг. Тогтоол шийдвэрийн гаргаснараа явдаг учраас энэ дээр он цагийн хувьд бол маргаан бол харьцангуй байхгүй болов уу гэж миний хувьд боддیں۔ 1923 оноос нэг 8 орчим жилийн дараа буцаагаад түрүүний хэлсэн хэлийн зөрчилтэй Шинжаа уугур болон өрөмч гэдэг хэд хэдэн бүс нутгаас одоо манай газар нутагт халдан төрөнгөлөлтийг бий болж их үед буцаагаад энэ Засагтааны аймаг өөрөө их том аймаг юм байна. Одоо хантайшруулын аймаг, газар нутгийн хөвдөч төр, хүн амын хөвдөч төр их том аймаг юм байна. Тэгэхээр нэг төв цэгээс бүхэлд нь удирдахад бол хүндрэл бэрхшээлтэй. Ялангуяа энэ хэлийн зөрчил үүсэж байгаа нөхцөл байдал дээр бол их хүндрэл үүсэж байгаа учраас энэ аймгийг салгаж хоёр аймаг болгох нь зөв юм байна гэдэг шийдвэрийг бас буцааж гаргаж ирсэн байдаг. Бас энэ шийдвэр нэг 10 орчим жил үргэлжлээд 1940 онд буцааж одоо салгах юм шийдвэр гарч Говьалтай аймаг үүссэн байдаг байхгүй. Тэгэхээр энэ Говьалтай аймгийн үүсэл өөрөө ахаад ярихаар энэ улс орныхоо тусгаар тогтнол баруун бүсийнхаа хил хязгаар нутгийнхаа аюулгүй байдалтай холбоотой байсан. А нөгөө талаасаа Говьалтай аймгийн тухайн үед салаад шинэ аймаг болоо явцсан учраас өнөөдрийг хүртэлх цаг хугацаанд энэ Хантайшруулын аймгийн ой тэмдэглэх боломж нөхцөл бол хараахан бүрдэж байгаа юм байна гэсэн төвчдийн дүгнэлт гарсан байна. Нийт Монголын газар нутгийн 4 аймгийн нутагт хуваахад бол Говь хангаа хээр хосолсон. Тэгээд тухайн газар нутгийн хамгийн төв цэгийг анх олж одоо тэнд бол аймгийн төвийг нь байгуулж явсан. Ийм л учир зүйтэй юм билээ. Тэгээд Хантайшруулын аймаг гэдэг бол яахын аргагүй бол 23 онд байгуулагдсан ийм аймагуудын бол нэг нь гэдэгтээ бол маргах хүн бол байхгүй болов уу гэж би хувьдаа бодд юм аа. Засагтааны гал голомт. Засагтхан хаан аймгаас улбаалan байгуулагдсан Хантайшруулын аймаг гэдэг бол баруун бүс нутагт одоо их уул цонхилсан их өндөрлөг бүс нутгийн байгаа. Тэгээ одоо өнөөдрийн байдлаар бид зүгээр завхан Говьалтай ховд тийм увс хөвсгөлийн нэг хэсэг, бүсийн нэг хэсэг шиг тийм үү ингэж ярих Баян хонгорын гэдэг юм одоо ийм байдлаар биш яг Хантайшруулын аймгаар ярих юм бол өнөөдрийн миний санах би бас дутуу санаж ид магадгүй 4 ерөнхийлөгч 5 ерөнхий сайд за соён гэгэрүүлэх чиглэлээр бол маш олон эрдэмтэн мэргэд төрсөн ийм сайхан нутгаа. Тэгээ энэ бол тэр тухайн нутагт байгаа дэргэдийн одоо тэнд амьдран өсөж төрнсөн аав ээжийнх нь бас ген явж байгаа. Тэнд сурсан одоо тэр хүмүүсийг бас түшиж ундаалсан уул ус нь бас хамт явж байгаа гэж хардаг. Тэр Говьалтай аймгийн бүх сумд дээрээс нь орж байгаа бусад аймагуудын нийт 6 аймгийн 60 сумын нутгаар бодоход тэнд бол маш хэмжээний потенциал бол Монголын хөгжилд нөлөөлөх үйс. Зөвхөн тэр Хантайшруулын аймгийн 100 жил биш. Монгол улсын 100 жилийн түүхэнд нөлөөлөх үйс. Ийм хүмүүс тэнд алдарт зууднаас өсөд өндөж төрж өссөн байна гэж би хардаг. 2019 онд одоо манай Говьалтай аймаг бол үндсэндээ ганцаараа автозамтай холбогдож чадаагүй байсан. Тэгвэл тухайн үеийн хөрөлцөх даргын засгийн газрын шийдвэр гарч өнөөдөр энэ улсын хурлын гишүүн БНК болон зам тээвэр хөгжлийн сайдаар ажиллаж явах үедээ бол энэ Говьалтай аймгийг автозамаар холбох төслийг бол хийж хэрэгжүүлсэн байна. Бусад аймагаас яагаад бид хоцорсон бэ гэхээр энэ засгийн газрын зүгээс анхаарал хандуулаагүй дээ бас биш байгаа юм. Үндсэндээ 21 аймгийн мянганы замын сүлжээнд холбогдох бүх төсөл хөтөлбөр хэрэгжээд явж исэн. Гэтэл одоо Говьалтай аймгийг автозамаар холбох концессийн ажлыг авсан компани 7 жилийн туршид энэ концессийг хэрэгжүүлдэггүй, засаг төрөөс тавьж байгаа шаардлагыг хангадаггүй. Ингээд одоо тодорхой хэмжээний хөрөнгөө босгож чадахгүйгээс болоод Говьалтайчуудыг энэ автозамаар холбох ажил хойшоо тавигдчихсэн. Тэгвэл тухайн үед засгийн газар бол эрс шийдэмгийн шийдвэрийг гаргаж концесс хэрэгжүүлэгч компани концессыг цуцалж дараачийн одоо концесс хэрэгжүүлэх компаниг богино хугацаанд сонгон шалгаруулад автозамыг барьж байгуулах ажлыг бол хийж ирсэн байна. Говьалтай аймаг бусад аймагуудын өнөөдөр Монгол улсад байгаа 21 аймгийн адил одоо хүн амын төвлөрлөлийг бий болгож сургууль цэцэрлэг, соёл эмнэлэг үйлчлэгээ, төрөөс үзүүлдэг бүхэл үйлчлэгийг хангаж чадах үйс юм сумууд та агаа хэцүү бол бид бас
бусад аймагуудаас онцлог юм бас бидэнд байгаа. Аслагдсан баруун хязгаар асуун болоод аймгийн төвүүдийн хоорондох уул нугч чагтээч гэдэг юм уу. Мал аж ахуйн болоод бусад зүйл дээр бол энэ зүүн баруун хэсэг энэ төвийн хэсгээс бол манай аймгийн хувьд бол харьцангуй эх 100 жилд бол нэлээд юм ондоошох хэлбэрлөө гэдэг би бол явах болов гэж боддتي. Яг гэх юм бол мал аж ахуй дагнсан аял жуулчил одоо уул уурхай дагнсан юм чиглэл нь бол түлхүү хөгжсөн юм аймаг байх. Эх 100 жилийн болов би тэгж хардаг аа. За мөн одоо говьлтайчуудын хувьд нэг том тулгымцсан асуудал байдаг. Ялангуяа аймгийн төв дээр бол улсын хэмжээнд хамгийн өндөр үнэтэй дулааны хэрэглээг авдаг гэдгээрээ одоо онцлогтой худалдаа авах чадвар эдийн засгийн хөгжил хамгийн сул мөртлөө хамгийн өндөр үнэтэй эрчим хүч дулааны хэрэгжилж ийн гэдгээрээ бол энэ аймгийн хувьд хөгжилд бол нэлээдгүй дарамт тал байсан. За тэгвэл бүгд найрамдах Солонгос улсын Экзим банкны хөнгөлөлтөө зээлээр одоо дулааны станцын төслийн ажил бол амжилттай хэрэгжиж 2024 онд ашиглалтанд орно. Ингэснээр улаан аймгийн төвд 9 булаг сумдаа бол барилга байгууламж дэд бүтцийн хөгжлийг бодиттой бий болгох боломж нь бол бүрднэ гэж бол ингэж харж байна. Түүнээс Говьлтай аймагт бол бүхэлдээ газар тариаланч гэдэг юм уу энэ бүгд бол хөгжих боломж бол том хомс. Байгаль цаг уурын орчин нөхцөл маань өөрөө тэр хөрсний бүтц маань өөрөө тийм учраас бид зөнхлөх одоо монголчуудын нийт бүхэл аймаг сүмүүд байдаг ш зөнхлөх аж ахуйн маань бол бод биш бог бэлчээрийн хэлбэрээ бид өөрсдөө хадгалсан. Одоо энэ төвийн бүс болоод зүүн бүсүүд бол бэлчээрийн бус фермерийн хэлбэртэй одоо суурин соёлтой мал аж ахуй бол хөгжил бол явагдах байх. Хүсэн хүсээгүй энэ авчигдмал байдал бэлчээрийн хомсд бол малын тоо толгой өсөлт за тэгээ нэг малаас авах ашиг шимээсээ тооцоо тэр хэлбэр рүү бол орно. Манай аймаг болоод энэ баруун бүс нутгийн аймагуудын хувьд бол бэлчээрийн мал аж ахуйн зөнхөлсөн энэ хэлбэр нь бол хадгалагдаж явна гэдэгт бол эргэлздэггүй. Дагаад бол уул уурхай аялал жуулчлалын бас томоохон бүсийг бид нар тэнд бий болгох ёстой. Хүн зөний анхаарал татсан дотоодын болоод гадаад аялал жуулчлалыг хөгжүүлэхийн төлөө бол одооноос бид нар тодорхой бодлогоодыг гаргаж явах ёстой. Үүнд нөлөөлж байгаа хэд хэдэн зөвлөлүүд байдаг мэдээж гол нь бол бидний хувьд дэд бүтцийн хөгжил байдаг. Тийм учраас энэ дэд бүтц рүү чиглэсэн бодлогоодыг бас ирэх жилүүд зайлшгүй хийхээс өөр аргагүй. Тэгжээж бид нар аялал жуулчлал хөгжинэ. Тэгжээж бид нар тэнд төвлөрлийг бий болгох бас нэг нөхцөл бүрднэ гэж харж байгаа. Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтарсан төслийг хэрэгжүүлээд нарны их хөөсрөөр 10 мегаваттын цахилгаан станцыг сая одоо ингээд ашиглалтанд өгч байна. Цаашлаад одоо 2 сэргийгдэх эрчим хүчний их хөөсрөөр эрчим хүчний дэд бүтцийг бий болгох чиглэлээр анхаарал хандуулж байна. За мөн одоо яг засгийн газраас өнөөдрийн байдлаар судалгааны төвшөнд явж байна. Нүүрсний эрчим хүчээр нэг 100 мегаваттын цахилгаан станцыг барьж байгуулах судалгааны ажил бол идэвхтэй хийгдэж байна. Үүний хөрөнгө оруулалтын асуудал одоо шийдэгдэж гэмээр Говьлтай аймаг бол баруун бүсийн эрчим хүчний толгуур төв болох тэр боломж бол бий болох юмаа гэсэн байдлаар бид бол ажиллаж байгаа. Тэгээ хүний дагаж хөгжил явдаг. Аливаа аймаг гэдэг бол аливаа улс гэдэг бол зөвхөн байшин барилга биш. Энэ бол хүний хөгжлийн асуудал байдаг. Тэгээ хаана их орлого олох боломж нөхцөл бүрдэж байна. Тэнд таана хүн сайхан амьдрах боломж байна. Тэнд хүн явж, тэнд хүн хөгжиж идэг. Ийм л зүй зохицолтой. Тийм учраас энэ хүний хөгжил рүү чиглэсэн бас ялангуяа боловсрол руу, эрүүл мэнд рүү чиглэсэн томоохон өөрчлөлтүүдийг энэ төр засгаас явуулж байгааг нь бодлоготой уялдуулаад бид нар бол бас хэрэгжүүлээ явах ёстой гэж харж байгаа. За дараагийн нэг асуудал бол Говьлтай аймгийн бүгд найрамдах хятад ард улстай хэлэлж байгаа хөлийн бомтуудыг өргөдгөх, байнгын тогтмол болгох, бараа материал солилцдог тийм бомт болгож хөгжүүлэх чиглэлээр бол бас аймаг орон нутгийн удирдлагын зүгээрчдэр, улсын хурлын гишүүдийн зүгээрчдэр санаачлаг гарган засгийн газрын түвшинд бол судалгааны ажил бол хийгдэж байна. За эхний ажил бол мэдээж Бургастан бомтын өргөдгөлийн ажил, автомаар холбох ажлыг бол тогтмолжуулах. Цаашлаа дан ганц уул уурхайн бүтээгдэхүүн биш, одоо бүх төрлийн бараан бүтээгдэхүүний экспорт, импортын харилцааг зохицуулдаг болгох чиглэлээр бол ажил зохион байгуулах зайлшгүй шаардлага байна. Наран систем бомтыг ашиглалтанд оруулах чиглэлээр үндэсний аюулгүй байдлын зөвлөл, гадаад харилцааны яам, бүгд найрамдах хятад ард улстай бас харилцаа тогтоож харилцсан одоо санал солилцож ажиллаж байна. Харамсалтай нь яг 1992 онд энэ наран систем бомт нэгдээд ажиллаж их үед
Дэлхийн байгаль хамгаалах байгууллагаас Мазалай нутаг учраас Дэлхийн байгаль хамгаалах байгууллага энэ нутаг дэвсгэрийн дундуур одоо авто зам явуулах, энэ хөлийн бомтыг байнгын идэвхтэй ажилуулах нөхцөл бол хараахан байхгүй байна гэдэг шалтгаанаар хаагдсан байдаг. Тэгэхээр энэ Дэлхийн байгаль хамгаалах байгууллагатай ярилцах, энэ Мазалай нутгийг яг тодорхойлж, яг тэр нутаг дэвсгэрийг хөгжүүлж, за тэр хөлийн бомтыг нээгээд үйл ажиллагаа явуулахад нь ямар нэгэн байдлаар цаад утгаар учрахгүй байх чиглэл дээр нь ямар боломж өгнө гэдгийг ингээд засгийн газраас болов судлаад ажиллаж байгаа гэдгийг бас энэ далимд хэлье. Нутгийн анхан дүүс та бүхэндээ Хамтай Ширүүлэн аймаг байгуулагчдын 100 жилийн өмнө баярын мэндийг хүргэж байна. Энэ бол зөвхөн говьлтайчуудын бас баяр биш. Нийт 6 аймгийн 60 сумыг хамарсан Орон ус нутгийн олон аймагуд сумууд амьдарч байгаа ард иргэдийн бас баярын өдөр тооцож байгаа. Тийм учраас та бүхэндээ энэ баярын мэндийг бишүүлэхийн албанд эх он жилүүдэд илгээр энх амглан төрлөөрөө өвшин амглан байж ажил үйлс нөөдөө дэвшин дээдлсэн эрүүл анги өвчин зовлонгүй хүм мал нь яраад тэнгисэн ийм сайхан байхын эрүүлийг өргөн дэвшүүлье. Хамтай Ширүүлэн аймгийн 100 жилийн ойг одоо говьалтай аймагчууд, говь алтаачууд анх удаага тэмдэглэхийн түүхэн боломж бий боллоо. Цаашдаа энэ Хамтай Ширүүлэн аймгийг 4 уулын аймгийн ойг тэмдэглэх энэ бүрэлдэхүүнд багтаж чадсанараа алтаачуудын маань ялангуяа ахмадуудын маань үүдэх баяр хөөртэй байгаа нь бол ажиглагдж байна. Тэгэхээр алтаачууд бид бол эртнээс одоо энэ улс орны тусгаар тогтнол, энэ аюулгүй байдал, за цаашлаад энэ баруун бүс хязгаар нутгийг эзэнтэй байлгах чиглэлээр оруулж ирсэн энэ үүргээ улам бүр гүйцэтгэж энэ одоо ойн арга хэмжээгээ илүү сайхан тэмдэглэх ёстой. За нөгөө талаасаа алтаачуудын хувьд энэ Хамтай Ширүүлэн аймгийн түүх, за тэрнээс цаашлаад Засагтхан уулын аймгийн түүх зэргийг бол илүү сайн ойлгож мэдэрч бидэнтэй одоо салшгүй холбоотой юм түүх байдгиймаа гэдгийг ойлгож энэ түүхэн баяр ёслоо сайхан тэмдэглээсэй гэж ингэж бол бодож байна. За манай говьалтай аймаг Хамтай Ширүүлэн аймгийн 100 жилийн ой бол өргөн дэлгэр сайхан болохоор байна. Нутгийн зон олон бүгдээрээ одоо сэтгэл хангалуун энэ баяр ёслолынхоо төлөө бүгд сэтгэл гаргаж хамтарч ажиллаж байгаад бас талархаж байна. Тэгэд энэ нэвтрүүлгээр дамжуулаад алтаачуудаа за мөн цаашлаад одоо Завхан, Хөвсгөл, Увс, Ховд, Баян-Хонгор, Өмнөговь зэрэг аймагуудын Хамтай Ширүүлэн аймгийн бүрэлдэхүүнд байсан нийт зон олондоо Хамтай Ширүүлэн аймгийн байгуулагдсан 100 жилийн баярын мэндийг хүргэе. Та бүхэн минь сайхан наадаараа бүгдээрээ говьалтай аймагт ирж баяр наадмын ёслолд хамтдаа сайхан оролцоороо. Энэ бол одоо та бидний хамтдаа бий болгосон сайхан түүх юм шүү гэдгийг бас энэ ташрамд хэлье. Орч ноёны үүсгэсэн баруун Алтайн дэрлэгч түмний голомт аш хай ноёны үүсгэсэн Алтайн засагт хааны үргэлжлэл агвауг дийн сүнс ирч ийн улба алдарт Хамтай Ширүүлэн аймгийн Умон Мэнүү засагт хааны гал голомт